Самцхан өрхөн үзэгчтэй сэдэв нэвтрүүлгийн нэгэн шинэхэн дугаар үзэгч танд хүргэж бэлэн болсон байна. Тэгэхээр манай лайкчдын эрүүл мэндийн телевиз болол эрүүл Монгол хүний төлөө урайндаар үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Тэрчүүднээсээ бид болол энэ удаагийнхаа сэдэв нэвтрүүлгээр гэр бүлийн хүчирхийллийн талаар сэдвийг хөндөн үзэгч танд өргөх гэж байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бол сүүлийн үед хаалттай хаалганы цан чимээгүүд айн болчихсон. Олон сэтгүүлчид энэ сэдвийг хөнддөг, энэ асуудлаар болж байгаа процедурыг үзэгчдэд цаг алдалгүй мэдээлж үзэгчдэд одоо хүргэдэг байгаа гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бол зогсохгүй байна. Замун дээрээс нь тоон маш ихээр өсөж байна. Нэгэн харамсалтай тоон мэдээллийг үзэгч танд өгөхөд 2015 оны эхний 10 сарын байдлаар бол зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 22 хүн эрдэнэт амиа алдсан гэсэн харамсалтай тоог бол Алтны их сурвалжид өгсөн. Замун дээрээс нь 949 хүн хүнд гэмтсэн, бие махбодын одоо хүнд гэмтэл авсан гэсэн тоон баримт бол байгаа юм. Үүнээс харахад манай улс гэр бүлийн хүчирхийлэл зүйл гэдэг зүйл бол зөвхөн хаалттай хаалганы цаана байгаа нь бол мэдэгдэхгүй. Цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагаар үйлчлэгээ авч байгаа нь бол ийм эмгэнэлтэй тоо гарсан байна. Тэгэхээр энэ удаагийнхаа сэдэв нэвтрүүлгээр үзэгчтэй гэр бүлийн хүчирхийллийн талаар асуудлыг хөндөн үзүүлэх гэж байна. Манай өнөөгийн нөхцөл байдал бол төрөөс гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль нь цуцлагдчихсан. Замун дээрээс нь хүчирхийллийн эсрэг үндэсний төв бол 2015 оноос эхлээд төрөөс санхүүжилт авч чадахгүй байгаа. Ягаад гэхээр эдийн засаг хямарчихсан гэсэн ийм нөхцөл байдалтайгаар өнөөдөр эрдэнэт хүний аймнаас эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ удаагийнхаа нэвтрүүлэгт та бүхэн анхаарлаа хандуулна. Манай улсад анх гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хууль 2004 онд баталснаар хүчирхийлэлд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээлгэх хуулийн орчин бүрдсэн. Гэвч хуулийн хүч хаана ч өрөхгүй, гуйл болсон, заазуурдулсан, хазуулсан, шуудаанд боогдсон, зодуулсан, цаснаар нүцгэн хөөгцсөн хүүхдүүдийн зургаар батлагдсан. Асуудал бүр хурцтаж 4 настай зодуулж өнгөрсөн хүүхдийн амиар аюулын харга бэлдэж байгааг бэлтгэсэн. Харин одоо зодуулж хүчирхийлэлд өртгөөс айдаг болсон амиа хорлолт нэмэгдэж байна. За сүүлийн жилүүдэд бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирж үйлчлэгээ авах одоо авч байгаа үйлчлүүлэгчдийн тоо бол ихссэн. За энэ юутай холбоотой вэ гэхээр ер нь бол өмнө нь бол гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бол одоо тэр тухайн гэр бүлийн дотоод асуудал тэмээ хин нэгэн хүн тэр одоо байх л ёстой зүйл, байдаг л зүйл гэж харж ирсэн. Сүүлийн жилүүдэд бол нэлээд одоо хэвлэл мэдээлэлээр тэгээд олон нийтийн дунд бол энэ бол байх ёсгүй зүйл юм. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчил тийм ээ гэдэг үүднээс бол илүү одоо өргөн хүрээд тийм ээ иргэд маань бас мэдээлдэг болцсон байна. Тэгэхээр нөгөө далд байгаа юм ил болж мэдээлэгдэж байгаараа нэг талаас бол энэ үйлчлэгээ авч байгаа үйлчлүүлэгчдийн тоо ихсэж байгаа гэсэн үг. Тэр хүчирхийлэлд харилцсан айгүй олон жил үргэлжилсэн 5, 10, 15, 20 жил үргэлжилчихсэн тийм ээ. Тэгээд тэр хүн одоо сэтгэл зүйн одоо бүх хямралд ороод өөрөөгөө одоо амиа хорлох үйлдэлүүд оролдлогод хийж байгаа тохиолдлууд бол хүчирхийлэл эсрэг үндэсний төвдөрж байгаа ихэнх үйлчлүүлэгчдийн хувьд бол тийм хандлагатай байдаг. Бид нар энийг аюугаар одоо илэрхийлж ийн өгөхөөр бид нар анхны одоо уулзалтаар тийм ээ манай зөвлөгч нар бол уулз зөвлөгөө өгдөг бүртгэл хийдэг. Тэр бүртгэлийн бол тодруулах асуултын донд бол энэ байдаг. Тэгэхээр ихэнх яг ирж хандж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд бол амиа хорлох гэсэн бодол төрсөн. Эсвэл оролдлого гэсэн үйлчлүүлэгч төр ч үйлчлэг авдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд баян, ядуу, боловсралтай, боловсралгүй хөгшин залуу хинч өртөж болно. Дэлхийн хаанч гэр бүлийн хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчил, хүнд гэмтэрэг байсаар ирсэн. Харин үүний цаана хүүхдүүдийн сайн сайхан байдал алдагдаж, тэдний эрүүл мэнд боловсролд сөргөөр нөлөөлж байдаг нь бодит үний юм. Харин хүчирхийлэлд өртсөн хохирогчийн хувьд бие махбодын гэмтэл авч, сэтгэл санааны хямралд ороо зогсохгүй ажлаа алдах,
гэр оронгүй болох, найз нөхдөсөө холдож хүндэрэх, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох, амиа алдах хамгийн том эмгэн л бол амиа хорлоход хүрэх юм аа. 2010-аас 2015 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт 80 гаруй хүн амь насаа харамсалтайгаар алджээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 22 хүн нас барж 949 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 79.8%-аар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаар бас нэг хүн гадуур нэг буруу ойлголт байгаад байдаг те. Хүчирхийллийн суурь шалтгаан нь юу юм бэ гэхээр хүмүүс арх ядуурл өгөөл боловсралч гэдэг юм уу, боловсралтай боловсралгүйгийн ялгаанаас болоод хүчирхийлүүлдэг гэсэн буруу ойлголтууд байгаад байдаг. Гэтэл хүчирхийлэл ганц гарах гол шалтгаан өөрөө юу гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын эрх мэдлийн тэнцвэргүй харилцаанаас болж гардаг байхгүй. Гэр одоо манай Монгол гэхэд эцгийн эрхт ёс дэндүү давмгаас улс орн те. Тэгэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүнээс арай илүү байх ёстой болохоор нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асуудал гарна. Эмэгтэй хүн гэтэл адилхан өөртөө адилхан хүн болохоор би ч гэсэн чамтай адилхан хүн штэ, адилхан ядраад ирж гин хоолой чи хийж ихэр чи эмэгтэй юм чинь чи их ёстой гэдэг ингээ уурлаа хоёлоо маргалддаг. Маргалдахаараа эрэгтэй нь яг арай хүч чадалтай, арай эрх мэдэлтэй илүү байгаа болохоор эмэгтэйчүүд ингээ хүчирхийлээд байх асуудлууд гараад байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн өөрөө суурь шалтгаан нь юу вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас болж гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Түүнээс арх ядуурл боловсралгүй байдал ч гэдэм эднэр бол зөвхөн нөлөөлөгч хүчинд бол жишээ нь арх удаг хүмүүлгоныг бүгднийг хүчирхийлэгч гэж бид нар бол харж болдог. Тэгээ арх удагч гэсэн гэртээ ирээд хүчирхийлдэг чимээг унтаад өгдөг хүн байдаг те. Арх уугаад байгаа хэрнээ угаачаад ирээд бас гэртээ хүчирхийлээд байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр арх бол хүчирхийллийн бол суурь шалтгаан биш зөвхөн нөлөөлөгч хүчин зүйл. Тэн дээр юу байна вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын эрх мэдлийн тэнцвэргүй харилцаанаас болоод эрэгтэйчүүд тийм гендерийн ялгаатай байдлаас болоод гендерээр юу гэхээр гендерээ одоо бид нар яаж юм гэхээр эрэгтэй хүн хэрэг хүчтэй байх хэвээр, уйлж болохгүй байх хэвээр, зоригтой байх хэвээр. Тэгтэл эрэгтэй хүн болгон хүчтэй биш, уйлдаггүй, зоригтой байж чадахгүй шүү дээ. Нийгмээс ийм үзэгдлийг эрэгтэй хүн дээр бий болгоод байгаа болохоор эрэгтэй хүмүүс тийм байх гад хэрвээ би эрэгнэртэй зодуулсан муу хүнгээд эрэгнэртэй зодуулсан хүнгээ илжүүл хүмүүс намайг шоолн буруугаар ойлгоно ч гэдэг юм. Тэгүүлэхгүй бол өөрөө эхлээд эрэгнэрээ зодчих ч юм уу те. Ийм хандлагаас болоод гэр бүлийн хүчирхийлэлд гарч ирээд байдаг те. Сүүлийн үед та чи эрэгнэртэй базуулч затгуулчих гэдэг. Уул нь бол тэр чинь тийм биш байхгүй. Хоёулаа харилцан тохироод би нэг ягаад гэрийн тийм хүндэтгээд харилцаагаа зөв авчивч нөгөө нийгмээс чи эрэгтэй юм байж их нэртэй базуулчих. Эрэгтэй юм байж чи цалингаа зогсуулж чадахгүй анч гэдэг юм уу. Эрэгтэй гэдэг нэрийн доор нөгөө олон гендерийн ялгаатай үзэгдлүүд гарч ирээд тэр нь нөгөө би эрэгтэй юм чинь ийм байх хэвээр гингүүтэй нөгөө эхнэрээ зоддог ч юм уу хүүхдэд зоддог ч юм уу. Тэгээ ингээд гэр бүлийн ялгаатай асуудлууд гараад ирж. Тий яваа асуудлыг бид нөгөө эргээр нөгөө хоорондоо ярилцаж шийдэж чадахгүй яванда зодчвол одоо би чамтай ойлголцоход ингээ ядчихынхаа оронд зүгээр л чамайг зодчвол тийм ээ гэл өөрийнхөө өгөнд оруулчвал надад тэр нь амар санагддаг те. Тэрнтэй л адилхан нэг удаа гар хүрээд үтцэх юм бол дараагийнхтараа өөртөө амраана би тамраа нэг удаа зодоод өөрийнхөө талд оруулаад өөрийнхөө үзэл бодлоод хүчээр тулгачиж байгаа л гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч цагдаа тандах нь ховор. Мөн энэ асуудал Монголын нийгэм далд нуугдмал байдгаас үзэхэд чимээгүй хохирогчд буюу хүчирхийлэлд давтсан эмэгтэйчүүдийн тоо үүнээс ч илүү байгаа нь тодорхой. Сүүлд бол манайхаас гэмтлийн имлэгээс манай дээр хамгаалал хорийн үйлчлүүлэгч болж байрлсан байгаа. Энэ маань болохоор юу гэхээр дөнгөж сар гарантай хүүхдээ аавын согтуудаа ханруулж таваа шидчихсэн. Тэгээ хүүхэд нь манай дээр ирж байрлаж байгаа. Эхний өдөр нь бол зүгээр байжгаад эхний өдрийнхөө оройн шөнө хүүхдийн бие гинт муудаад хөхрөө дамсгалж чадахгүй болоод их нэлхсрөө яваад их нэлхсаа гэмтрөө яваад дотор бэртэл гэмтэлтэйгээд хүүхэдийг их гэмтлийн имлэг твтж чад одоо манай төвд гарч ирээд үйлчлэгээ хамрагдаад ингээд явж байгаа тохиолдол. Өнөөдөр эрэгтэй эмэгтэй охид хүүгүүд бүгд хүчирхийлэлээс ангид нийгмийг хүсч байдаг. Харамсалтай нь бидний амьдарч байгаа нийгэм хүчирхийлэлгүй байж чадахгүй байгаа нь нууц биш юм. Тэр дундаа охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд хамгийн ихэр өртөж байгааг хэн хөнгөн мэддэгч өвөний эсрэг дөрвтэй ажил хийхгүй байсаар олон хүний эрдэнэт ам эрсдэж байна. Дэлхийд дахинд эмэгтэйчүүдийн 70% хүчирхийлэлд өртдөг гэсэн статистик мэдээ байдаг бол Монгол улсад 2 эмэгтэй хүн дутмын 1 нь сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэвэл та итгэх үү?
Тийм. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг гэхээр хүмүүс хөвчлэн ядуу үгүй бол боловсралгүй хүмүүсийг үлддэг гэж айгүйх буруу ойлголттой гадуур байгаад байдаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь ядуур боловсралгүй гэдэг асуудлыг бол ялгаагүй бүх хүмүүст л гэр бүлийн хүчирхийлэлтэй асуудлууд байж байгаа. Тэгтээ жишээ нь манай дээр их боловсралтай тэгсэр амьдрал нь боломжийн тийм үйлчлүүлэгч хүртэл гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Илүү нөгөө даалт хүн дэлбэрээд байдаг болохоор нуугдмал ил гарч чаддаггүй тийм юунууд бол байдаг. Сүүлд манай дээр нэг үйлчлүүлэгч ирж байрлаж ирсэн. Гэтэ анх манай дээр бид нартэй ирээд уулзтаа юм ярьж чадахгүй байлаа гэсэн аахгүй. Тэгээ яагаад хуйлаад байгаа юм бол яагаад юм ярихгүй байгаа юм болоо гэд бид нар бол хариулах гад үзээдсэн чинь нөхөр нь чи яас их хүнд очиж юм ярьдیں ч гэдэм юм ямар их гэр бүлийн хүчирхийллийн тал дээр чамаа ямар их өмөл хамгаалдаг нөгөө нэг хөмсөд цулгаагч байдаг штэ. Тэрнээс ингээ аман дотроос ингээ бүгднийг ингээ доторхын ингээд хөмсөд цулгаагч ингээд цулгаац. Тэгэхээр нөгөөтг нь ярахлахаараа өвддөг, шүлсээ залхахаараа өвддөг ч юм уу те. Ийм тохиолдлууд бас манай дээр сүлд кейсүүд ирж ирсэн. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвийн танилцуулснаар 2015 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 22 хүн нас барж 949 хүн гэмтсэн өмнөх оны мөн үеэс 79.8% өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ статистик тоон үзүүлэлт нь гэр бүлийн хүчирхийллийн бодит тоог илтгэж чадахгүй юм а. Учир нь цагдаагийн байгууллагад хандаж олон нийтэд ил болсон л энэ боловч хаалттай хаалганы цаана илрээгүй үлдсэн олон хэрэг байгаа юм. Тэгэхээр их юм үзэгчтэй нь би яг одоо нэг энэ богино хэмжээний жүжигийг үзүүлэх гэж байна. Тэгэхээр уг жүжиг маань юу вэ гэхээр сүүдэр ший жүжиг байгаа. Тэгэхээр хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд одоо хамгаалуулж тусламж үйлчлэгээ авч исэн хүний бодит амьдралаас сэтвэлсэн бодит амьдралыг нь өгүүлсэн ийм жүжиг байгаа юм шүү үзэгчтэй.
Олон жил хүчирхийллийн золиос олсон олон эмэгтэйчүүд энэ мэтчлэн хүчирхийллээс чөлөөлөгдсөн боловч эрх чөлөөгөө цоожлуулж байдаг нь хамгийн том эмгэнэл юм. Эмэгтэйчүүдийн 2407 дугаар ангид 10 ба түүнээс дээш жилийн ял сонссон 20 орчим энгийн нэгэн эмэгтэй игэл жирийн их хүн нулимс тослуулан ингэж хэллээ. Хэрэг явдал хоёрхан хормын дотор л өнгөрсөн. Сэхээ авахд тэр өд болж би хэрэгтэн болсон байсан. Үнэн дээр бол би л өрсчихсөн болохоос түүний оронд би үхэж тэр ялтан болох байсан гэх. Харин өөр нэгэн эмэгтэй би хүчирхийлэлд өртсөн гэдгээ мянга хэлээд ч хуулийнх нь намайг ойлгоогүй. Хэрэг болсон орой шууд л ганц удаа руу атсан. 7 хоногийн дараа биеэс болон дотор хувцснаас шинжилгээ авсан ч юу ч илрээгүй. Улмар хэдийнэ арилсан байсан гэлээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн 60% нь шүүхээс өгсөн ялыг эсэргүүцээгүй бөгөөд давж заалдаад ч амжилт олохгүй. Харин ч ял хүндэрч мэднэ гэсэн зөвлөгөөг өмгөөлөгчөөс авсан байна. Аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гэсэн зүйл заалт эрүүгийн байцаан шийдгийн хуульд байдаг ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэгт холбогдсон дээрх бүсгүйчүүдэд ялыг нь хөнгөрүүлэх биш харин ч бүр хөндрүүлэх шалтгаан болсон байна. Энэ нь олон удаагийн хүчирхийллээс өс санаж хэргийг зориуд төлөвлөн үйлдсэн болгож орхих боломжтой байгааг хууль боловсруулагчид анхааралтай авах хэрэгтэй байгаамаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бол хаалттай хаалганы цаана өрнөдөг. За нөхөр нь ихнэрээ зодох, хүүхдээ зодох зэргээр наад зах нь үлдэгддэг. Тэгэхээр яад манай оронд бол яадаг вэ гэхээр одоо ихнэр нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөөл за хорооны цагтаа дууддаг. Хорооны цагтаа ирээд болол мэдээж за нөхрийн тайвшруулна, ихнэртэйгээ эвлэр ойлголц гэд яваад өгдөг. За согтуу байх юм бол тэр өдөрт нэг эрүүлжүүлэхэд аваачаад хонуулах жишээ нэ. Тэгэхээр эргээд нөгөө эрүүлжүүлэхээс гарсан нөхөр маань цагдаад хоригдсон нөхөр, цагдаад одоо баривчлагдсан нөхөр маань эргээд чи намайг цагдаад өглөө чи намайг эрүүлжүүлэхэд хонууллаа гэх одоо үндслэлээр эргээл хүчирхийлэл үйлддэг. Тэгэхээр манай оронд бол энэ төрлийн хуулийн одоо асуудал маш дутмаг, тиймч үүднээс гэр бүлийн хүчирхийлэл маш ихсэж байгаа. Тэгэхээр одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль бол яг одоо бол зогсох байдалтай төр туцлагчсан юм байгаа. Холбогдох албаныхныг хуулийн талын мэдээлэл өгөөч гэхэд бол одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна гэж татгалзсан байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг ямар үндслээр эргүүлэн татсан нь эрх баригчдын мэддэг асуудал байж болох ч хугацаанд татагдсан хуулийн төслийг улам боловсронгуйлж сайжруулах дөрвөлтөө өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Хуучин хуулийг болохгүй гэж үзээд хугацаанд татсан бол дахин төслийн баг томилж болохгүйг нь засаад болохыг нь шингээгээд яаралтай хууль болгож хүчирхийллийн савраас эмэгтэйчүүд хүүхдүүдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх иргэнэ хуулиар хамгаалах үндсэн ажлыг түргэн хийж өгөхийг эрхэм түшээдүүдээс хүсэж байгаа иргэд олон байна. Ингээд хүчирхийлэлтэй харилцаа ингээд олон жил удаан ингээд үргэлжлээд хүчирхийллийн тойрогтой орж байгаа юм л да гарч чадахгүй болон ингээд гүнзгий ингээд хүчирхийллийн тойрогтой тийм орсон одоо хүмүүсийн хувьд хүчтэй болсон тохиолдолд маш их байдаг. Хүчирхийллийн улмаас айдсаасаа болж толгойн үүддэг, зүрхэн үүддэг даралт нь ихссэн тийм ээ. Тийм тохиолдлууд энэ өөрөө тэгээ арах одоо өвчин болчихсон. Яг одоо гэмтэл бэртэл авсан үйлчлүүлэгчдийн хувьд бол манайд маш их хэрдэг тухайн нөхцөлөд л их минь уурчихсан, хаврын гэмтчихсэн, тийм ээ, хөвгөрцөн, яцарцсан, утгалуулсан гэж зөндөө одоо тийм маш одоо хүнд гэмтэж бэрцсэн тохиолдол зөндөө ирдэг. Хүчирхийлэл гарвал хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Хүчирхийлэл гарахгүй хэмжээнд иргэдэд төлөвшүүлэх нь тэрнээс сайн гэсэн үг. Гэвч тийм төлөвсөн иргэнтэй болтол төр төвшөрөхгүй.
Өнөөгийн байдлыг харвал тийм болгоо төр мэдгүй. Төлөвчөөгүй өдийг хүрчихсэн хүчирхийлэлд тооцох хариуцлага ав харах хэмжээгээ зохистой хуульчлахгүй бол ороо бусгай нийгмийн шокууд олон мянган охид эмэгтэйчүүд болоод бяцхан үрсийг тамлаад дуусах нь дөхөж байна. Загтансан газар майжих сайхан гэдэг. Харин загтнуулахгүй байж чадахгүй байгаа нөхдийг майжих үүрэгтэй хуулиар хизээ батлах вэ? Гэхдээ ингээд хамгаалах байрууд байгуулагдаад байгаа сайн хэдиж тэнд нэг ажиллах мэргэжсэн одоо мэргэжлийн боловсон хүчний асуудал тэгээд дээрээс нь санхүүжилтийн асуудал тэнд чинь хүн зүгээр ингээд хорогдоод те ингээд нэг шорон шиг байна гэсэн үг шүү дээ. Тэнд чинь хүний амьдрал юм чинь тэнд ерөөсөө тухайн хүн одоо гэртээ байхдаа ямар байдгийг өөрөө дуртай хоолундаа хийгээд идэн тийм ээ бүгдээрээ нийлээд тэгээд сургалт нэмжлэг одоо чадварчлах сургалтандаа хамрагдчихин зөвлөгөө үйлчлэгэндээ хамрагдана. Тэгэхээр тэнд ингээд үйлчлэгээ үйл ажиллагаа бууж хэмжээдэг. Тэгээд бас хажуугаар мэргэжлийн үйлчлэгнээс гадна тэнд яг гэр бүл шиг орчин байдаг. Тэгэхээр тэнд одоо зарцуулагдах санхүүгийн асуудал яг гоо тэнд ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн асуудал гэдэг энэ өөр эргэлзээтэй тийм ээ санхүүжилтгүй хэвээр л байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлийн санхүүгийн асуудал айгүй хурцтай байдалтай одоо хүрсэн асуудалтай байгаа. Юуны санхүүжилтийн хувьд бол өнгөрсөн 13, 12, 13, 14 онуудад бол нийгмийн халамжийн тухай хуулиараа олон нийт оролцоон түшгэлсэн халамжийн үйлчилгээгээд байдаг. Тэн дотор нүдүр байрлуулах үйлчилгээгээд төрөл үүдгээ. Тэр төрлөөрөө бол төрийн бас байгууллагын дэргэд байгуулсан хамгаалах бар нэгцэн үйлчилгээ нь бол ингээд гэрээгээр ажлаа гүйцэтгэлээрээ санхүүжилт аваад явдаг гэсэн бол 2015 онд жишээ нь хүчирхийллийн эсэргүүцэд бол ганц санхүүжилт авч чадаагүй төрөөгөөгүй. 15 онд орж ирэх 16 онд орж ирээгүй. 16 онд бол ерөөсөө байхгүй. 15 онд бол 15 оны эхний 5 сарын мөнгийг л өгсөн. Нэгээс 5 сарын мөнгийг яг гүйцэтгэлээр 5 сараас хойш л ерөөсөө мөнгө байхгүй. 16 он бол тэр чигтээ ерөөсөө ямар санхүүжилтгүйгээд өгөөгүй байгаа. Шалтгаан нь бол бид нарт эдийн засаг хямарсан төр мөнгөгүй энэ дэр мөнгө гарахгүй гэсэн тэр шалтгаан тайлбарыг бол бид нарт хэлдэг. Тэгэхээр үзэгчтэй гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бол асар их хор хөнөөлтэй, асар их
одоо аимшигтай чимээгүй хаалганы цаана өнгөрдөг ийм зүйл байдаг юм а. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа тэр үед бол хөршүүд нь заавал тэр үйлдэж байгааг харсан иргэд бол ирэмийн хоорондох асуудал байна. Энэ гэр бүлийн асуудал байна. За үүнээсээ үндэслээд ирэмийн хооронд дэлжиг бууж ороод гэдэг шиг нэг ийм итгэл үнэмшлэрээ одоо тоохгүй орхитгоо. Үүний цаана бол олон мянган эмэгтэйчүүд, олон мянган хүүхдүүд бие махбод сэтгэл санаагаараа хохирдог, заман дээрээс нь цаашлаад эрдэнэт хүний амнаас эрсддэг ийм одоо хор хөнөөлтэй зүйл байдаг юм шүү. Тэгэхээр үзэгч та бүхэн одоо хүчирхийллийн эсрэг дуугүй битгий өнгөрөөрэй, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж байгаарай гэж хэлмээр байна. Энэ хүрээ сэдэв нэвтрүүлэг өндөрлөж байна үзэгчтэй. Ирэх 7 хоногт иргэн уулзцаая. Баяртай. 3 сая хүн амтай манай улсын хувьд энэ тоо бол том эмгэнэл. Та бид энэ амьдралыг хүсээгүй. Энэ тоо хэд хүрч байж бид анхаарлаа хандуулах ёстой байна. Хүн бүхэн энэ асуудалд анхаарах цаг болсон гэр бүлийн хүчирхийлэлд цэг тавья. Таны хайртай хэн нэгэн Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм биш үү? Та үүнийг одоо л зогсоож чадна. Таны оролцоо чухал. хүчирхийлэлд орон зай байх ёсгүй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэцгээе. Хүчирхийллийг зогсооё. Бид оройтойгүй. Хүндлэнгийн ажиглагч та битгий байгаач. Бид бол хүмүүс, бид бол араатан биш. Дотор байгаа араатан шин чанараа бид нарт дардаг байх ёстой. Хүчирхийлэлд үгүй гэж хэлцгээе. Аавын хувьд, ахын хувьд, ээжийн хувьд, Эгчийн хувьд, хөршийн хувьд, мөн найзын хувьд хүчирхийллийг хамтдаа зогсооё. Цаг нь болж. Хайртай хэн нэгэн тань хүчирхийлэлд өртөхөөс өмнө Яг одоо хаал зогсоож чадна. Та, бид бүгд зогсоож чадна. хүчирхийлэлд үгүй гэж хэлье. Хүчирхийлэлд цэг тавь. Яг одоо.